За сайн байцгаана уу. За ахлагийн сурагчид маань энэ бодлогын бодолтыг олгоод аваарай. Одоо бодолтыг харуулах гэж байна. Түүнээс өмнө бичлэгээ зогсоож байгаад өөртөө бодох гэж үзээрэй. За энийг 9 зэргээр нь задлах юм бол биномоор задлж болно. За задлж хагаад эмхтгэхэд эннийхээ өмнөх гишүүний коэффициентийг нь олж болно. За гэхдээ тэр бол маш их ажиллагаатай, маш хэцүү болно. За тэгэхээр бид нэр арай өөр хялбархан аргаар бодож болдог бодолтыг үзүүлье. За бодолт нь ингэж гарч ирнэ. За энийг биномоор задлах юм бол тэгээд тэрний k дээр нэмэх нь нэгдүгээр гишүүн нь ийм томьёогоор олгодог. За энэ нь бол юу гэсэн үг юм бэ гэхээр бидний мэдгээр бол хэсэглийн томьёо буюу n ширхэг юмнаас k-г сонгох боломжийн тоо. За томьёо нь бол энд байна. Ингэж бичсэн ч болдог, ингэж бичсэн ч болдог. За энийг бүгдөө мэдж байгаа. Хэрвээ мэдэхгүй байгаа бол онлайн хичээлийн магадлалыг задлж агаад Commodore гэдэг хичээлийг үзээрэй. За тэгэхээр энэний задалгааны k дээр нэмэх нэгдүгээр гишүүн нь за яг энэ томьёосоор 9-өөс k тэгээд энэ a-гийн оронд a дээр нэмэх a-гийн 6 зэрэг байгаа юм байна. Тэгэхээр a-гийн 6 зэргийн 9-өөс хассан k зэрэг. За харин энд байгаа b-ийн оронд хасах 3a-гийн 3 зэрэг байгаа. Тэрний k зэрэг. За b-ийн оронд энийг оруулж байгаа л гэсэн үг. За ийм боллоо. За энэ k зэрэг гэдэг бол хасах 3-ын k зэрэг, a-гийн 3 зэргийн k зэрэг. Тэгэхээр хас 3-ын k зэрэг гэдэг нь бол уртталт нь биччихлээ. Энэ тоо, энэ бас тоо учраас коэффициент учраас нь уртталт нь гарч ирсэн гэсэн үг. За энд болохоор зэргүүдийг нь хооронд нь үржүүлнэ. Тэгэхээр a-гийн 54-өөс 6k зэрэг болно. За энэ дэр мөн адилхан 3-ыг нь k-гаар үржүүлээд ийм болно. За a суурьтай учраас зэргүүдийн хооронд нь нэмэхээр a-гийн 54-өөс 3k зэрэг боллоо. За энэ маань бодлогон дээр өгсөн энэтэй тэнцүү байх хэрэгтэй. Тэгэхээр энийг тэр 39-тэй тэнцвүүлээд бодох юм бол k тэнцүү 5 гэж гарч ирнэ. Өөрөөр хэлэх юм бол энэ задалгааны за k-гийн оронд 5-ыг тавьчихаар 6 дугаар гишүүн нь энийг агуулна л гэсэн үг. За тэг коэффициентийг олгож байгаа учраас энэ олсон k гэдэг юм а энд орлуулад энд орлуулчихна гэсэн үг байна шүү дээ. За хасах 3-ын 5 зэрэг гэдэг бол хасах 243 гарах юм байна. За 9-өөс 5 гэдэг маань энэ томьёогоор ийм болон за энийг хураагаад тэгээ бодох юм бол хасах 30618 гардаг өгнө. За энэ бодлоо дэвтэр дээр бичиж аваад сайн ойлгоод ухаарай. Хэрвээ ойлгохгүй байвал iMeet-ийн онлайн хичээл за айлгуур анализыг задлаад доош нь бүлгээр биномыг задлаад биномын зураг гэсэн энэ хичээлийг үзэх хэрэгтэй. За бас дахиад суртлаа давтбуулн руу ороод ахлах ангийн 50-аас 60 хүртэл 59 хүртэл ингээд биномын зурагтай холбоотой эхнээс нь ахуулаад заагаад сургаад ойлгуулдаг юм 10 ширхэг линк байна. Эдгээрийг ашиглаарай. За Яш болоход 1 сарын хугацаа болсон. Манай iMeet-ийн 1 сарын S ирхэн 100,000 төгрөг гэдэг. Тэгээд 100,000 төгрөгөөр авчих юм бол энэ 3 төвчт рүү бүх юмнуудыг ашиглаж болно. За та бүхэнд амжилт хүсье.